Дараагийн мэдээлэл танилцуулъя. Нүүбийн соёл шинжилгээ ухаан боловсролын байгууллага ЮНЕСКО-гоос Италийн хоолны урлагийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх юм шийдвэр гаргасан байна. За тус байгууллагын зүгээс Италийн өргөдөлд эхний шатны зөвшөөрөл өгсөн. За үүний дараагаар Италийн хоолны урлагийг хүн төрөлхтний соёлын бие түгээр хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдэгдэж байгаа. За Нүүбийн соёл шинжилгээ ухаан соёлын байгууллага Италийн хоолны хоолыг бол нэр дэвшүүлсэн баримтчгийн техникийн үнэлгээг олон нийтэд тухайн үедээ хүргэж байсан. За ингээд Италийн соёл болон хөдөө аж ахуйн яамны хамтарсан саналын дагуу Италийн хооллын урлагийг Нүүбийн хүн төрөлхтний биет бус соёлын үеийн жагсаалтанд оруулахыг ЮНЕСКО-гоос зөвлөсөн байна. За ингээд ЮНЕСКОгийн засгийн газар хоорондын хорооны эцсийн шийдвэр бол 12 дугаар сард гарч Италийн хоол их урлагийг ЮНЕСКОгийн соёлын биет бус өвөр хүлээн зөвшөөрөх байгааг бол зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байгаа. За энэхүү одоо нэр дэвших материалыг нь бол Ромын хотын Луис Гуда Карлаги их сургуулийн профессор Пьер Лужи Петроло бол хянж ажилласан байна. За тэрээр бол энэ одоо нийтлэгдсэн үр дүн нь бол материал сайн боловсруулагдсныг харуулж байна. За 12 дугаар сард энтгэгт хуралдсан засгийн газрын хоорондын хуралдаанаар бол уг шийдвэрийг эцлэн хясан гэдгийг мэдэгдэж байгаа. За Итали улсын хувьд ЮНЕСКОгийн соёлын бие тусын өвийн жагсаалтанд хэд хэдэн зүйлийг өмнө нь бас бүртгүүлж байсан юм туршлагатай юм байна. За үүнд бол Неаполитаны пицца хийх урлаг. За ингэхдээ бол 4 төрлийн аргаар пицца хийдэг юм байна. За энийг бол 2017 онд бол соёлын өвийн жагсаалтанд оруулсан. За дараа нь шилэн урлал хийх одоо энэ урлагийг бол 2020 онд за мөн дуурдуулах арга барилыг 2023 онд гараар хонх дугаарах арга барилыг 2024 онд бол оруулсан. За ингээд 2025 оны сүүлээр энэхүү эцэслэн одоо Италийн хоол их урлагийг бол ЮНЕСКОгийн соёлын биет өвд бүртгүүлж чадсан байна. За Монгол улсын хувьд бол 2008 оноос хойш соёлын биет ус өвийн конвенцийн яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн жагсаалтанд өөрийн бас одоо соёлын өвүүдийг бүртгүүлж байсан юм туршлагатай нийтдээ 17 соёлын өвийг бүртгүүлж байсан юм байна. За тухайлах юм бол морин хуур хөгжмийн уламжилт урлагийг 2008 онд, Монгол ардын дууг 2008 онд, Монголын уламжилт хөөмийн урлагийг 2010 онд, мөн Монгол лимбчдийн уртын дуу тоглох уламжилт арга барил болох битүү амьсгааг 2011 онд хөхүүрийн айраг эсгэх уламжлал холбогдох зан үйлийг бол тухайн үедээ бүртгүүлж байсан ийм туршлагатай байна. Цаашдаа бол одоо улс орнууд өөрийн соёлын өвөө хамгаалах юм чиглэлд бол ихээхэн анхааралтай ажиллаж байгаа. За зарим одоо соёлын өвүүдүүд бол өвүүдийн хувьд бол зарим одоо орнуудад нэгэн зэрэг оршид байдаг. За үүнээс болоод соёлын өвтэй холбоотой маргаанууд гарч ирдэг. За тийм учраас бол соёлын өвийн жагсаалтанд бүртгүүлэх жагсаалтуудыг боловсруулахдаа илүү одоо наривчсан байдлаар материалаа сайн бүрдүүлэх нь цаашдаа энэхүү соёлын өвийн жагсаалтанд өөрийн одоо урлагийн бүтээл болон соёлын өвөдөө бүртгүүлэхэд гол чухал тавигддаг шаардлага болох нь харагдаж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.